За энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ минь төргий. Тэгээд би энэхүү бичлэгт хар тамхины одоо ямар сөрөг, ямар хэрэггүй зүйл гэдэг талаар өөрийн бодлоо хуваалцах гэж байна. Би бол энэ дээр нөгөө нэг юм би энэ зүйлийг бол мэдгүй зүтгүү гэж бол бодлоо ярихгүй. Ягаад гэвэл хортой гэдгийг нь бол би хамгийн сайн мэднэ. Одооны залуучууд нөгөө нэг уул юмаа дурт богино гэдэг шиг зарим нь хэрэглээд байх шиг байна. Зарим нь бол энэ талаар бол хэрэгэлдэг. Нийгэм улс олгонд л иймэрхүү хар тамхины асуудал бол маш ихээр байдаг. Миний иргэн тойронд ч гэсэн энэ талаар бас одоо асуудал үүсгээд ингээ янз бүрийн асуудалд ороод тэгээд амьдралынхаа хайрын цаг хугацааг үрж исэн бас найзууд маань байдаг. Гэхдээ одоо бүгд бол эргээд энэ ямар хэрэггүй зүйл байсан бэ гэдэг буцаад ингээд энгийн зүйл рүү орсон. Амар их цаг хугацаа үрдэг. Ямар ч хэрэггүй зүйл байдаг. Хүн заавал тэр хар тамхи гэдэг зүйлийг хэрэглэхээр бусдаас өөр тэрийг хэрэглэхээр бас илүү ингээд энгийн үнээс илүү бодож сэтгэж би лаг байгаа тий. Яа одоо баг нэг муухраар яриул нэг Америк киногон дээр гардаг гэдэг шиг л тэм зүйлээр боддог юм шиг санагддаг надад. Тэгэхээр энэ бол хүн бол хамгийн чухал зүйл бол яг эрүүл өөрийн гэсэн органик яг тэр толгоогоороо эрүүл сэтгэж ижил бүх зүйл хамгийн үнэн бодтой амжилттай байдаг. Ямар нэгэн зүйлд автаж чидрийг хэрэглэснээр нэг лаг харагдах гал тийм зүйл бол бүр үнэхээр үгүй гэж би бол бүр энэ дээр бат итгэдэг. Тэгээ хоёрт болохоор чамд зөндөө цаг хугацаа байгаа, зөндөө амьдралын алтан хормууд байдаг. Тэр болгоныг бити ингэж ийм хэрэггүй зүйлээс болж үрээрээ гэж залуучуудад хэлмээр байна. Ягаад гэвэл энээс ор хөндөй одоо өдийг хүртэл би яг цэвэр хөдөлмөрлж гүйж ирсэн. Тийм учраас залуучуудаа энэ одоо юу яриад байгаа юм бэ? Мэдэж штэ гэж хизээш бити хүлээж аваарай. Энэ бол нэг гэж удаа гэж юусоо байдгүй, тэр бол үнэн. Ер нь бол амар шүү. Та нар ч гэсэн үзэж байгаа хүмүүс бол зөндөө сонссон байх. Хамгийн хэрэггүй зүйл бол тэр шүү. Хаяа сайхан өөрөөр спортоор одоо юугаар ч байдیں۔ Өөрийнхөө яаж гоё чөлөөт цаг өөрийгөө гоё байлгадаг тийм өөр хоббигоо бүгдээрээ олж гоё хөвшил болгоорой гэж залуучуудаа одоо зөвлөж өөрийн бодлоо хуваалцсан шүү. Мансуурлгүй ирээдүйн төлөө хамтдаа